ганцаараа байх нь яг сэтгэл хөдлөлийн яг төсөв төвчээрийг бий болгодог. Энэ бол хамгийн чухал ур чадвар. Тиймээс ерөөсө ганцаараа байхаас битгий санаа зов. Ихэнх хүмүүс яг ганцаараа байх, ганцаардал хоёрыг нэг зүйл гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ хоёр бол тэс ондоо зүйл. Бүгдээрээ сайн уу? Энэ болохоор яг миний хамгийн анхны YouTube бичлэг болоод орж ийн. Яг өөрийнхөө яг юу бодож явдгийг ингээд дор нь ингээд нэг тийм бичлэг болгоод жижигхэн хөрхөн богинохоо нэг амар урт биш тийм бичлэг болгоод оруулчихъя гэж бодсон болохоор яг энэ YouTube зүг байна нэлээ. Яранд орцгоё. Ингээд анзаараад хаад бид нэр ямар нэгэн зүйлийг хийхдээ ганцаараа хийхээс илүүтэйгээр заавал хэн нэгэнтэй хийх ёстой юм шиг ойлгодог болсон. Магадгүй чи нэг ресторан руу ганцаараа хоол идэхэд явъя л та. Тэнгүүд эргэн тойрны чинь хүмүүс чамайг хараад энэ ямар амар ганцаардмал хүн бэ? Хамт авчрах хүн байгаагүй юм бах та. Ийм сайхан оройг ганцаараа өнгөрүүлж идэг. Ямар өрөвдөлтэй юм бэ ч гэж бодож болно. Ихэнх хүмүүс ганцаараа юм хийнгүүд бид нэр яг нэг тийм найз нөхөдгүй, яг нийгмээс тусгаарлагдсан хажиг зожиг хүүтэн хөндий хүмүүстээр яг ойлгодог. Гэхдээ энэ юроос үнэн биш. Ганцаараа байх буруу зүйл огт биш. Зээж битгий санаа зов. Зүгээр л ганцаараа яв, ганцаараа хоолндор, ганцаараа өөртөө боолз, ганцаараа зүгээр л аял, зүгээр хаашаа чамаагүй ганцаараа яв. Чамд удаан хугацааны туршиж бодож явсан нэг очиж үзмээр газар, хийж үзмээр, туршиж үзмээр нэг юм байдаг. Тэгсэн мөртлөө яг нэг чамд хамт явах хүн байдаггүй. Тэнгүүд бид нэр ингээд хичнээн бид нэр амар хүсч байгаа ч гэсэндээ ганцаараа хийж үзэх юм бол ягаад ч нэг тийм бүрэн сэтгэл ханамж авч чадахгүй юм шиг яг нэг тийм мэдрэмж төрдөг хүмүүс бидний ганцаараа байгааг хараад яг шүүмжилж магадгүй гэдгээс битүүхэндээ яг айж авч яадаг. Яна намайг ганцаарна л гэж бодчихгүй дээ. Энэ хүн намайг хараад одоо яг юу гэж бодож байгаа бол бусад хүмүүс яг чиний талаар яг бодлоо гэдэг яах юм? Чиний амьдралыг яаж нөлөөлөх юм? Тэр хүмүүс чиний тухай үсрээл яг 10 секунд бодно заяа. За хамгийн ихтэй л 10 секунд. Тэгэл чи хажуугаар нь зөвлөө тэр хүн урагшаага харлаа, алхлаа, ус урсан дуугаа дуулаа явлаа. Тэгэл цаашаага байхгүй. Та хоёр эргэж уулзахчгүй. Тэр хүн чиний талаа дахиж дурсахчгүй. Ердөө л юм. Би одоо яг Герман улсад амьдардаг. Хаашаа л харна хүмүүс, хөл хөдөлгөөн, маш олон соёлын, олон төрлийн хүмүүс энд ингээд хоорондоо зохицоол нэг хавчрыг болоод яг амьдарч идэг. Энд бол яг хэн юугаа хийнэ бол үнэхээр яг хүнд ч хамаа байхгүй. Гудамжинд гуйлга хуун уу, тэнд хашгичаад тэ жагсаалд цуглаан хийн үү, нүцгэл нөө үнэхээр хэнд ч хамаа байхгүй. Чиний яг юу хийхээс илүү хэдэн хүнтэй хэдүүлээ хоёулаа гуруулаа тэ хэдүүлээ хийхээс илүү яг тэр зүйл чамд яг ямар мэдрэмж өгч байна тэр л чухал. Тэр зүйл чамд таашаал мэдрүүлж чадж гин үү, чи аз жаргалтай болж чадж гин үү, тэр зүйл чамд тайвшрал өгч чадж гин үү, чи илүү сэтгэл хангалуун мэдэрч чадж гин үү. Ганцаараа байна гэдэг бол өөрийгөө ойлгоод өөрийнхөө аз жаргалыг хинээс ч хамааралгүй мэдрэх ухааныг л хэлээд байгаа. Энэ бол ганцаараа байх урлаг. Ганцаараа байснараа чи өөрийнхөө бодолтой илүү их цагийг өнгөрөөн, өөрийнхөө олон талыг чи олж нээж илрүүлнэ. Магадгүй олон жилийн өмнө мэдэрсэн тэр сэтгэлийн шархаа чи эдгэж ч болно. Бидний амьдралд байдаг хамгийн том жишээ гэх юм бол яг чамд тохиолдсон байж болно, чиний ойр дотны хүмүүс тохиолдсон байж болно. Ямар нэгэн харилцааны дараа, найз охин, найз залуугаасаа салсныхаа дараа бид найз нөхдөйгөө уулзаал, зүгээр л шавуудаал, уугаал идээл тэ. Зүгээр л ингээл хөвгөлдөөл цагийг өнгөрүүлдэг. Энэ бол нэг тийм буруу арга бол биш л дээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь бид нар яг ингээ үнэнтэй нүүр тулж чадахгүй. Яг төрхөн зургийн яг нэг юм хийсвэр яг зүйлэр өөрөөсөө сэтгэлийг аргах цагаал ингээл яг яваад байдаг. Энэний оронд чи ганцаараа цагийг өнгөрүүлээд өөрийнхөө мэдрэмжийг ойлгоод тэр сэтгэлийн шархаа дор ингээ эмчлээд явах юм бол урт хугацаанд чи илүү аз жаргалтай байж чадна. Хүмүүс бид нар нийгмийн амьтан гэдэг нь үнэн л дээ. Тэглээгээд бид нар ингээд 24/7 мөнхийн ингээд нийгмийн харилцаанд байх ёстой гэсэн үг огт биш. Хайдаа ч гэсэндээ зарим цаг хугацааг бид нэр ингээд өөрөөсөө өнгөрүүлээд зарим зүйлийг ингээд тунгаан бодоод эргцүүлээд гацчихсан шийдвэр гаргаж чадахгүй тийм цаг мөчөд байх юм бол хин нэгнээс асууж гаднаас ямар нэгэн зүйл хайхын оронд чи зүгээр л яг өөрөөсөө цагийг өнгөрүүлээд өөрөөсөө асуугаад үз. Тэгэх юм бол чи магадгүй хамаагүй зөв шийдвэрийг олж магадгүй. Тараа байхаас хизээж битгий бусад хүмүүс чамаа ганцаардмал гэж бодож чухал гэж битгий санаа зов. Очиж үзмээр газар байна уу, хийж үзмээр зүйлс байна уу, нэгнээс асуугаад хин нэгний цаг завыг хүлээгээд авах ямар ч шаардлага байхгүй. Дүүргөвч өрөөд аял богдуул руу гараад алхах тул эрг рүү ганцаараа алхаад үз. Өөрийнхөө бодолтой цагийг өнгөрүүл. Магадгүй чамд чиний өөрөө ч мэдэхгүй маш олон талууд байж болно. Тэр болгоныг чи ганцаараа байснаар л яг олж нээж илрүүлнэ. Хизээч бусдад нэг тийм ганцаардмал харагдахгүй тулд нэг тийм vibe нийлэхгүй хүмүүстэй нэг хүчээр нийлээд, хүчээр инээгээд, нэг хүчээр юмд ингээ хамт яваад энэ бол хамгийн буруу зүйл.